Эрхэмүнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн төмөн амар болон айлтгая. Гүндүгээрээ нэвтрүүлгийнхээ энэ намрын шинэхэн дугаарыг та бүхэнд хүргэж байна. За ингээд манай өнөөдрийн зочин Аранга аймгийн Бацангил сумын хэрэг төх Монгол улсын үнэн зэрэгт харцаг Бацүхийн зэрэгт Баатар Марлан цаатаад байна. За харцаг сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Сайхан. За өдөө нутаг аав ээж нь сайн байна уу? Сайн нутгаар явж байгаа юм тийм. За ажил төрөл тавтаа сайхан байна уу? Өө тавлаг сайхан байна. За ингээд юуны төрөнд бас хардын хувьсгалынхаа 100-101 жилийн ойд амжилттай сайхан барилдад 6-д авч харцаг солон баталж үнэн зоригт гэдэг чимэг нэмлээ. Нийт үзэгчдийнхээ өмнөөс салон баяр хүргэе. За баярлалаа. За тэгэд ер нь энэ жилийн наадам сайхан боллоо. Хоёулаа наадмынхаа сонин сайхны тухай бас нэвтрүүлгийнхаа ойгоор нэлээ ярина. Тэгэд энэ зундаа ер нь чимэг нэмээд хаагуур наадуу, хаагуур явж амруу тийм ээ. За энэ жил түүхэн жил сайхан болоод өнгөрсөө. Тэгээд наадмаас хойш ер нь хөдөө нутгаараа амарч байгаа л ирлээ дээ. Саяхан орж ирээд. За нутаг орныхон бөөн баяр л оож байна. Өө сайхан л байна шүү дээ. Төр түүнийхээ баярт дахин нэг 6 дав чимэг нэмээд аав ээж дээр очлаа, ах дүүс дээр очлаа, нутаг оронд очлаа. Сайхан л байна. За манай харцгийн нутагчдаа Аранга аймгийн Бацангил сум гэж одоо Монгол бүхийн алдар зурт бүх олон төрөн гарсан тийм ээ. Тий. Ийм сайхан үлгийн нутаг. Энэ нутгийн ер нь аль доомд нь төрвөө, аль багийн одоо юу гэдэг газар одоо танай аав ээж одоо нутаглан сууж байна. За манай Аранга аймгийн Бацангил сумын Цацбаг гэдэг газар нутгалж байна. Бүхэн жингэлтэй арихныхаа өрөөр, бүхэн шарынхаа нурууныхаа өрөөр нутгалж байна одоо манай аав ээж. Манай гэр тэгэл. Харцгийн аав одоо өөрөө бас Бацөх гэж барилдж байсан хүн болтой юм билээ. Ах нар бас нэлээд барилдаад ах шиг байна. Ер нь ихээсээ хэдүүлээ. За манайх чи ихээсээ 8 л 5 ахтай. 2 ихчтэй. За манай аав Бацөх гэдэг хүн байна. Сум орон нутагта 4 төрүүлж 3 үзүрэлсэн. Бацангил суманд. Бацангил суманд. Бацангил 4 төрүүлнэ гэдэг чинь бас нэлээд чанга байсны шинж баг та. За ер нь тийм байхаа. Ер нь бол хол явж нэг сумын зан шил хишгэл нутгаас агарч барилдаагүй. Тэгэл нутгийнхаа дуун дээр барилцаар байгаа л. Тэгэл ахнараас хэн барилдав? Ахнараас одоо манай дээдлийн 2 ах барилдаж байна. Барилдчихсан. Мукатар гэж сумандааны 2 төрүүлсэн ах байна. Жавхан дүүсгээ сумандаас нэг 2 төрүүлсэн. Одоо энэ өсвөрт барилдаад байгаа барьж авахлан гэдэг хүүч одоо тэр Мукатрах гэж хүү байна. Тий, энэ манай Мукатрах юм байна. Одоо нэг бүх болно гэдээ бас үзээл. Эхэлсэн юм чинь. Харин сайхан араамтай хөхт байдаг. Тэгээ задраа дээр бол гоё хөх болж магадгүй л энэ та харагдах юм шүү дээ. Бас давгүй болчихлоо гэж бодоод битгий сургалтанд туслаад дэмжээл явж ин доо. Одоо яг өөрийн чангаар дээр байна. Тий, манад натаа цуг амьдрал. Чөлөө тэгэл хичээлээ сурвал. За энэ жил оюутан болсон. Танай ах トゥ хамаатан саднууд дотроос ч одоо бөхчүүд хэр байна? За бөхчүүд байна. Манай аавын талаас манай аав чи ихэс гуруулаа. Дээдлийн 2 ах гэж Соном Жамц гэж сумын зан бас сумандаа 2 төрүүлсэн. За дунд ах нь манай Дашторж гэдэг нэг ах байна. Ах байсан одоо хоёлоо бурхан болсон байна. Бас хоёлоо сумандаа 2 төрүүлсэн гэсэн сумын занууд. За манай ээж тал гэвэл одоо Төмөн Сонжоо гэдэг ах маяг хүүхэд мөнгөн жож гарцаг аймгийн Арслан Алтан шагаа гээл бүх удамтай ширэн би. Хоёр талаасаа бөхчүүд бай. Тэгэд одоо зоргог бүх болж одоо энэ сайхан эх орныхоо өнцөг булан бүрт алдар суугаад урсгасан улсын харцаг болоход ер нь бат 2 харцаг одоо анх олж таньж шавьяан болгож муу одоо энэ улсын харцаг мөн Эрдэнэт 2-ыг Эрдэнэтэд анх бэлдэж эхэлсэн гэж ярьдаг тийм ээ. Ер нь Бат 2 багштайгаа яаж явж байгаа хаана учирч багш шавийн барилга тогтоож ингээ бүхний замд орсон юм бэ? За тий бит 2 юу 12 онд манай аймгийн авраг гэд барилдаа хайрхан сумд болж илаа анх. За. Би ч бас анх зодог шүдэг өмсөл нэг заалгаал аймгийн аврагт очиж барилдаж илаа. Тэр барилдаан дээр багштай таарал хайрхан сумд очиод тэр барилдааны манай Бат 2 гарцыг ивент итгэжсэн. Тэгэл тэрэн төрүүлэл багштайгаа таарал багш намайг за чи ер нь бүх болох уу гэсэн болно гэл тэгэл. За би хангаар спорт оронд багшаар ажиллаж байгаа. Чи бүх болвол намар өдрээрээ гэл. Тэгэл би намар цүнхтэй хувцастайгаа багшинд очиж ялаа Эрдэнэтэд. Тэгэл багштайгаа нэлээ тэрнээс хойш багштайгаа бэлгэлээ гэл. Хэддүгээр анги байсан тэгээд? 11 дугаар ангитай би Эрдэнэтэд 10 дугаар ангитай барилж эхлэв. 11 оноос. Ер нь тэгээд хэр удаан хичээлж ер нь амжилт гарч эхэлсэн бэ? Одоо анх хаанаас эхэлж ямар тэмцээнүүдэд орж ив? За би тэгэл тэр
улсын авраг юу аймгийн аврагт барилдаад 11 дэх 12 13 онд 12 онд тий анх тэгэл Эрдэнэт очиж бэлтгэлж бүхэн секс мэксийг анх бэлтгэл хамгаж эхэлжээ. Тэрнээс ахуулаад тэгэл тэр намраа нөгөө нэг үндэсний бүх өсвөр улсын авраг болдог шүү дээ. Тий. Тэрэнд анх бэлдэж ирээл. Тэр чинь би ч одоо 6-гаар орчлоо. Тэгэл ер нь барилтаа амжилт барилдах юм байна гэж урам аваад тэгэл явсан да. Дараа жил 13 онд дахиад улсын аврагта Сүхбаатар аймагт толготод төрүүлээд. Тэгэл өн эцсвэр тэгэл бүх юм өрлөө орсон да бүх. Улсын аврагт барилдж байхад одоо энэ цоловцсон байгаа залуучуудаас тухай та нарын насан дээр хин үзчих юм. За одоо улсын цолд авсан гэж манай мөнх Эрдэнэ байна да харцаг. Одоо Говь Сүмбрийн Мөнхбаатар байна. Дорондын Төр мөнх байна. Увсын Батбаян байна. Энэ увсын нөгөө нэг хэм байна. Дотгын Эрхэм жаргал гэдэг. Эрхэм баяр уу? Эрхэм баяр. Тий. Эрхэм баяр. Тэгээд энэ нэг сумын занговтанд жүгдэр амжил гэдэг. Одоо энэ Бацэрэг заны банд. Дэнзэн зам буу. Дэнзэн зам гэдэг биднес нэг бүтэр байлтай. Ер нь анх ингээд нутгаасаа гараад бас нэг өөр довонд очоод газрын аавын хүүхдүүдтэй өсвөрийн ч гэсэн яах вэ тийм ээ? Сэнжиг асфалтаа үзэхэр нь ямар байсан? Тэр мэдрэмж бол гоё өсөө. Биш нэгээд тэр барилд анхныхаа ер нь бол миний тэгэл анхны том барилдаа шүү дээ. 12 оны улсын авраг. Тэгэл барилдаа л 6 дугаар байрт орж илаа. Тэрнээс их юу авсан шүү. Урам зориг авсан гэдэг. Ер нь болох юм байна гэж бод. Би тэр ихнийхээ барилдаанд 2 дугаар байрт орчих байсан юм аа. Тэгээд нэг гимгүү барилтаа хийгээд унаа тэгээд хойш орцсон. 6-гаар ороо. Тэгээд 2013 онд сумын зам болсон байдаг үлээ. Тий 13 онд Эрдэнэттэй Булган аймгийн Бугц сүмэн төрүүлж. Хаштаг хамт анхны бэлтгэлтэй хамрагдаад, зуны бэлтгэл гэдэг хамрагдаад. Тэгээд Булган аймгийн Бугц сүмэнд очиж барилт төрүүлжсэн. Одоо сумын заануудын барилдаанд 2015 оны намрын нээлтэнд нь одоо хамгийн анх шүүгэрж анхны нээлтээ хийж исэн байна. За тэгээд тэрнээс хойш ер нь одоо нээлт зоргоо гэдэг нэрээ автлаа хүртэл нээлтийн барилдаануудад их сайн барилдсан байна тийм ээ. Тэгсэн би. Тэгээд 13 он тэгэж их хичээлээд 14 он ч би чөлөөт их хийсэн. Дандин шар багштай хийсэн. Хоёр багш Эрдэнэс орж ирээд өөрөө Эрдэнэт ажиллаж байсан. Тэгээд нааш орж ирээд дандин шар багш. Одоо нацаг дөрж багш өртөө чөлөөт нэг жил сайн хийсэн. Тэр жил би нэг үнс мөцөө өгөөгүй. Бүтэн нэг жилээр үнсээр юугаараа чөлөөтөр хичээлээд тэр жил нэг сумын занд 14 онд би сумын занд 3 гарсан байдаг. Нэг 2 дээр нэг унаад 3 дээр нэг унаад 4 дээр нэг унаад. Тэгэл байсан. Даваа ихэл байж байгаа тийм. Тэгэл би дахиад сумын зам барилдаг. Тэгээд 15 оныхоо намар орж иж тэр жилээ нилээс зоригтой орж ирсэн. Ер нь бол нодлын ингээд 4 даваад ингээд онцсон байсан ингээд. Нилээс шургуу эрч бэлтгэлтэй ороод намрын нээлтийн сумын занд 6 төлтээд. Дүүр төрч тасна. Тэгээ сумын заануудын барилдаанд чинь 3 төрүүлчлөө. Тий, 3 төрүүлж 2 их шүүх 5 барилдсан би сумын заанд. Ер нь сумын заануудын барилдаанд төрүүлээд шөвгөрөөд байх чи ер нь бас өөрийгөө нэг нэлийн цараатай болцлоо доо гэж харах уу? Ер нь харна шүү. Энэ сумын зааны барилдаан чил ер нь өөрх өнгийг тодорхойлоод бэлтгэл ямар байгааг мэдээлэл явуулдаг шүү дээ. Тэгэл би чинь барилдаан болгонд оролцоод дэшэл үзэх юм. Тэр үчнээс одоо сумын зан сумын зан 90-бээр юу болчихтой? Сумын наадмын 90-бээрээ. Тэр үчнээ заалны барилдааны 90-бээр болдог гэсэн. Тий. Би чи их 90 доогуур сумын зам байсан шүү дээ. Тэгэл өргөөнийхөө барилд ихний барилдаанд шөвгөрөөл 6 төлдөөл өөх тийшээ сууг авч байгаа. 4 5 6 гээл ам аваа авчиж. Тэгээд дараагийн бэлэн төрүүлээл тэгэл ерөөсө барууны өнгөнд гараад ирлээ. Тэгэл ингээл дэшээсаа. Тэр бас их гоё байсан шүү. Одоо бол сумын наадам төрүүлснээр. Одоо сумын наадам төрүүлснээр юм билээд шүү дээ. Ингэж явж байгаад 2016 оны бүх цэргийн баяр наадамд одоо 5 давж цэргийн начин цолыг анх хүрдчихэж. Хоёул тэр одоо 6 7 жилийн бараг өмнөх юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг тэр нэг цэргийн начин цол хүрдчихсэн барилдааны нэг эргээд харъя, тийм ээ. За. аймгийн гарсан Борбосрон аймгийн гарсан 5 өдөр чигмэлсэн. Арангийн батсан гэсэн мэрия. Мөнх Эрдэнэ нарслаа. Мөнх Эрдэнэ нарслаа. Чиний 330 дугаар ангийн бохоо сумын зан зоригт Баатар Арангийн гарсан Мөнх Эрдэнээр өрөв давлаа. аймгийн гарсан Сэрик аймгийн зан Цэг содон бахтай. Яа. Энэ дэрийг баярлсан шүү байгаа тий. Тэглэг яах вэ?
Хурц арслан ажиллаа. Хурц арслан ажиллаа. аймгийн Ариата сумын зан зоригт Ерөнхийдөө тэгээ цэргийн начин болох үе талаа нээж. Цэрэг одоо боо шүү. 2016 оны бүх Чансаатай тийм ээ. Чансаатай тий. Британий 5 даваа гэлээ. Зүүн Сэндрэг аймагнад аймгийн урд сарсан мөнгөийг баруун Сэндрэг аймагнад аймгийн урд сарсан Мөнгөнбаатар нар зүүн баруун талыг мандайлан гарч ирлээ. Сүхбаатарсан намайг амлсан буу тав дээр. За зөвхөн авсандаа түрээ тоосон давлаа. Зүү төрж аваад. Тийм байна. 2 хурц арслан дараа л болоо. Аранга аймгийн Батсан Би зэрэг над марчаа юу яасан шүү? Спортороны бүх сумын зан зоригт Батар аймгийн Хоёр дээр өнгө жилийн төрөө хөхтэй таарсан шүү. Бацрагтай. Оо тийм үү? Тий. Хоёрын доонд Лутын Бацраг гарсан байж байж тийм тийм. Бацраг. Начин тий. Чин хід байсан юм бэ энэ дээр одоо. Энд нэг 87 8 л байсан да. Тийм ингээд 3 аймгийн арслантай шүүгэрж исэн юм биш тий. 8 дэгдэж исэн. Ганц сумын за. Анхны цол. Энэ наадам дээр чи аавтай гэрж үзсэн, аав ирж үзсэн, хөдөөс ирж үзсэн. Тийм үү. Аавтай гэрж үзсэн, сэргийн начин цол аваа явчихлаа. Сөргийн хөдөөний хүүгээ ирээд цол авчихаар бас их баярлж исэн баг та тийм. Тэлгүй яах вэ? Жохон байж одоо нас энэ ч одоо хэдтэй юм бэ? 21-т байсан. 21. Тий, 21-т цэргийн начин болоо. Цэргийн цол гэдэг өөрөө их цэцгэлэн дэвждэг их сайхан цол юм тийм ээ. Харин тийм байлээ. Энэ цэргийн начин гэдэг цолыг хүртсэнээс хойш одоо аймгийн баг бүх цолыг авлаа ш тийм ээ. Тэгс. Цэргийн начин болоод, аймгийн харцаг болоод, аймгийн заан болоод, аймгийн арслан болоод тийм ээ. Ер нь энэ цолуудыг нэг сайхан авсан наадмуудаа нэг иргэд нэг сайхан дурсаач. Тэгээд цэргийн наадмаар начин 6 сарын 5-нд цэргийн начин цолоо аваад тэр жил арангаа наадамд очиж барилцсан. Тий, арангаа наадамд очиж 3-ын даваа нууссан. Хин дунцсан. Биндрихт. Тунцсан юм. Тэр чин 3-ын даваа тунсаа. Тэгээд дараа жилийн наадам хүлээсэн дээ. Дараа 17 онд аймагт очиж барилдаад шүгэн дөрөвт болдгэрэл заан болсон. Хин хэнийг хаж гарч ирж ирсэн тэгэхэд 5 дээр дүүрээтэй тунсан уу бас. тунжсэн. 6 дээрээ нөгөө нэг юу штэ. Манай их тамирын төрөө. Төрөө хоёр. Төрөө хоёртай. Төрөөг амлаж аваад. Тэгээд болдгэрлэхт. Бас давж явж байгаа юмсан шүү. Болдгэрэл заанд яаж унсан юм? Давхар хамаад өргөж гарч ирээд. Манай ах чинь нэг мэдрэмжтэй штэ нэг голжгаад үлдчихсэн. Давхар хамаад чигээр өссөн чинь голжонд аршаа гарангуудаа буцуурдаас орж нааж. Тэгээд арш. Тэр жил болдгэрэлч их сайн байсан шүү. Жамбал тэр хоёрын барилдаан зүг төрөнд бас их гоё болдог ш тий. Гоё болсон. За тэгээд 17 он тэгээд харцсан болсон. 18 онд Налах дөргөн баяр наадамд үзүүрлэж түмэн нэмэрлсэн начинтай одоо начин болсон үзүүрлэж. Аймгийн зам болоод. Тий, аймгийн зам. Тэр Налахын тэр барилдаан ч бас нэг жаахан маргаантай юм болоод байсан уу? Яг яасан юм бэ тэр? Тий, маргаантай болсон. Тий. Яг ард асар нэг уяа моё тэглээ тэгээд. Тэгээс би тэр нь тэгээд за одоо залуу хүмүүс олон старах байлгүй. Тэгээд нэг хүн бодоогүй тэгээд дараагийн наадам над байсан, орхны наадам байсан болохоор их ягаагүй тэгээд сайхан залуугчд өгөөд давааг аваад явцсан бид нар. Баха тэгээд орхны наадам чинь 9-10 болоод. За. Орхны наадамд очиж тэгвэл арслан болж ялаа. Орхон аймгийн баяр наадамд одоо төрүүлж аймгийн арслан гэдэг чинь одоо залуу хүний аймгийн цолтой одоо бүх болгоны л зүтгэж яваад цол. Тэрэнд одоо бас сайхан төрүүлчихнэхээр сайхан л байдаг бах. Тэр наадам ер нь яг ямар хуу болж ив, хин хэнийг хайж ив тий. Тэр наадам сайхан болж исэн шүү. Би чинь 3-ын даваанд нэг сумын заамлаад 4-ын даваанд өөрийнхөө аймгийн Данзан жамс гэдэг нэг аймгийн Өндрүүлааны аймгийн ачаанд гарчлаа. 5 дээр би энэ булганы нэг мөнгө ирээдүгээд нэг тий. Тэр ах 6 Баянбаатарын мөнгө ирээдүг. биш нөгөө мөнгө ирээдүг. Өөр мөнгө ирээдүг тий. Баянбаатарын нөгөө нэг мөнгө ирээдүгтэй би үлдсэн үзүүр төвлөжсэн. За. Хоёулын танилцсан юм дээ. Хоёулын танилцсан. 6-гийн даваанд Бэлгүн далаа гэдэг нэг аймгийн харцааг авч хаяад. 6 дээр 7 дээр нөгөө нэг завхны хөдөр чулуун гэдэг нэг аймгийн харцаг. Урт уярслангийн дүү. Тэрнтэй тунж даваад үзүү түрүүнд мөнгө ирээдүйд хэлтэ төрүүлсэнтэй. Тэр төрүүлсэн мэрлээ сайхан одоо ч мартагддаг шүү дээ. Аймгаарсан цолгоцсон. Сэргийн начин цолтой улс аймагт одоо намрын нээлтэнд шүгэн дөрөв төлцсөн. Тэр одоо тухайн үед чинь одоо бас нас баг, цолч баг байсан, жинч баг байсан баг. Тэгээд ер нь өөрийгөө тэгж улс аймагт их дээшээ барилдчихаар бас нэлээ урам орж юу. Орлого яг. Хэнийг хайчдаг үлээ нэг ч одоо. Тэр чинь би 3-ын даваанд Батмөх цаа намайг амлаа. Батмөх цааныг
хаяад. Аа. 4-ийн даваанд хин бас их гарцтай нэг. Аа. 5-ийн даваанд юу эс пүрсаха. Аа. За намайг амлаад. Сунаад унцдаг үлээ. Санаа унждаг. Тэгээд Бацаар орох тунжлаа. Хэлдээд. Ер нь тэгээд нэг улс аймагт дээшээ барилдаад ирэхээр сэтгэл багтаад эхэлдэг шүү. Ер нь боломж байгаа юм байна гэдэг. Ах нартайгаа үзээд гээ сайхан гараад ирэх чинь гоё шүү дээ. Дараа жил аймгийн харцах цолтоо бас 4 төлтөж. 4 төлтсөн тий. 5 дээр намайг нэг манай ганцруу өгш амлаад. Ганцруу өгшийг даваад. 6 дээр нэг даваа очраа. Начинтай тунаад. Даваад. Анар заамжсэн. Тэгээ шүүнд төлчихлээ. Ер нь ингээ бас нэг үеийнхнаасаа төрүүлээ цавлаад бас гайгүй барилдаад эхлэхээр ер нь үеийнхэнд ч бас их урам ордог бах тий. За манай энэ ингэж барилдаад чи би бас болох юм байна штэ гэ тий. Үе хүмүүс тэгж урам зориг авдаг байлгтэй тий. Гэж боддөг штэ. Улсын харцаг Мөнх Эрдэнэт хоёр ч одоо яг тэр Эрдэнэтэд очиод хоёлаа нэг багш дээр нэг зааланд одоо нэг бэлтгэл сургалт хийгээл ингээл нөхөрлж эхэлсэн хоёр. Тэгсэн 12 онд би Эрдэнэт орсон. Тэгээд Эрдэнэт муугийн маань Эрдэнэт сурч ирсэн. Тэгээ муугийн тэгээ танилцаад нэг багш өдөрлөндөө бэлтгэл сургалт хийгээл. Тэгээд одоо хүртэл цог өвчөнд 10-аад жил болсон шүү дээ. Бас онжил сурдын явж байна. Хоёр ч одоо тэгээд их сонин хөв тохиолтой хоёр юм а тий. Нэг оны, нэг сарын, нэг өдөр төрсөн. Нэг нутгийн тэгээ одоо шүүр нэг цолтой боллоо. Сүүлдээ ундаг машин шилхэн боллоо гэж сойшлоор. Тэр ч ер нь тиймэрхүү юм одоо яагаад ч юм эзэн сөн байгаад гэх штэ. Бүх юм адилхан болчиход. Би нөгөө тэр 20 оны наадмаар штэ. Муугийн 4-ийн даваанд надаас төрүүлээд авчдаг. Би үзэж сүүлд авсан. 5-ын даваанд болохоор би давчаад төрүүлд авчаа орж ирсэн. Тэгэл мөөгийг чагнаасаа аваатлаа. За одоо давцсан. Одоо хосоор явах заяатай бол одоо л давж начин болох байлгүй гэж болоо ихтэй ороод нэг бөхчүүдийн гэр байсан шүү дээ. Аймгийн гэрт ороо суусан чинь бужигнаал явчлаа. Тэгэхээр л за одоо манай нэг давцлаа гэсэн чинь яг л давлаа гэж байна. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд хоёрыг яриулаад байна гэхээр ер нь ингээд бас хажууд хичнээн найз ч гэсэн энэ спортод адилхан зүтгэж яваа хүмүүс нэг их хорцолж амжилтанд хүрэхэд бас хөнөөлүүлсэн болоо гэж би боддог байхгүй. Тэгсэн бах уу тэгэлгүй ах уу тэгээд нэгнээс урам зориг авна. Нэгнээсээ мэдхгүйгээ бас асуух үе гарна. Миний барилдаа юу яаж юм уу барилдаа юу яаж тэр нэгэндээ хэлээд бас тиймэрхүү хүмүүс бас их шүү. Өөрийн чинь барилдаануудыг хараад ахаар за мэдээж одоо цахилгаан зоргоо нэр автлаа гэлэлцэж барилдлаа тийм ээ. Тий. Одоо цахилгаан мөнгөө сайхан бүх байсан юм лээ. Одоо тэр хүн бас л гэж их барилддаг байсан юм биш үү? Одоо би тэгжил төсөөлдөг шүү дээ. Тэгээд энэ дээр ингээ хараад ахад өөрөө чи хийж байгаа мэхэд голдоо одоо хутгаа хонгодоо одоо тэр дунгуйлтаа энэ төр харагдчихийдэг. Яг энэ өөрийн тохирсон одоо бие биелдартаа нийцсэн энэ барилдаануудыг ер нь яаж өөртөө суулгасан юм бэ? Ер нь бол багасаа л хурд тесрэлттэй хүүхэд байсан. Би ер нь бол би ч ер нь бол багасаа ер нь бүх боллийч гэж нэг бодог явж ирсэн шүү дээ. Ер нь бол 10 дугаар ангид ортлоо. Тийм үү? Тий, би ч одоо шууд хүмүүс зүг 10 дугаар орсон шүү дээ. Тийм. Тий. Сүүл тэгэл харин бүх рүү ороод хэлсэн. Ер нь бол сакс вольволдо жоохон сонирхолтой. Ер нь тиймэрхүү тал руугаа жоохон хурд хүчээ хөгжүүлээд сумдаа сакс вольвол тоглоод явж байсан. Тэрний сакс вольвол тоглосны хурд эсрэлт бас надад хэрэг болж байсан баг. Тэгээд хоёр тэгвэл нөгөө би ч багасаа хөдөө өссөн. Манай аав чинь нэгдлийн адуучин, аав ах нар адуучин. Тэг ер нь тэгэл мал дээр ер нь өссөн шүү. Мал дээр өссөн ар багана. Адуутай их ноцолдог. Багыл юмник хангал болгуулаад шуруу хийгээл эсвэл ингээл явжлаа. Тэднэр моднэрт над их сайхан юм суулгасан баха. Урд эсрэлтийг суулгаад тэгээд бөхрөг орж ихэм тэр мань их дөхөн болсон болов гэж боддог шүү дээ би. Тэгээд сүүлд тэр мих цэхийг тэгэл өөртөө за ер нь над ер нь бол иймэрхүү мих болох юм байна. Энэ тэрийг юм тэгэл өөрөө судалж үзэн судлан тэгээд багш нар бас хэлнэ тий. Энд чинь зүгээр юм биш ингэж хийж өгөөл. Тэгэл өөрөө ер нь бүх чинь тэгэл өөрөө нь хөгжүүлэх шүү дээ. Хөгжүүлээл. Тэгэл явна. Хонгодох мөхийг тесрэлттэй ширүүн тэгээд бас ер нь бусдаас их өрмөц хийдэг юм шиг надад санагддаг шүү дээ. Хүмүүс яг хонгодоо суулгаж л байгаа харагддаг. Өөрөө чи хонгодоо харахаар ерөөсөл тэр дайраад хонгодсон ч байран дээр нь сэжээд хонгодсон ч яг сэрээр нь тавиад байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тий, тэр одоо ерөөдөө урдуур татаж гүйлгээл буцаагаал янгут нь хонгодчихж байгаа юм л да. Тэгээд хүний ерөөдөө бол миний инерц хардсангүй баг гарч байгаа. Нөгөө хүний хийн дээр л тааруулаад хүний инерц дээр л жоохон цэвэр мэдрэмжийн асуудал яваад байна л да. Тийм мэдрэмж юм да тийм л байна тий.
Тэр адуутаа нацалддаг байлаа гэж ярьж байна. Ер нь эмнэг хангал адуутаа нацалдах сайхан л да тийм ээ. Адлал одоо нэг эмнэг адуу жигтэл нэг шээсийн сэвэртэл жигтэл зогсож явах ч одоо тэр үний атгалтанд маш их нөлөөлдөг байх та. Одоо ер нь атгалт хэрэг дээр тэгэлгүй байх уу? Адуу жигтгэж ер нь тэгэл атгалт төсвөрлөлт шаарддаг шүү дээ. Ер нь хээр гадаа явж явах тэр нь тэгэл жигтэй давхад одоо тэгэл 50-д явуул тэгэл унаагүй хоцрох шүү дээ. Ер нь тэрнийг тавихгүй төлөөл жигтэйж ноцлохыг л бодож байгаа юм шиг. Тийм учраас асар их төсвөр төвчөрөг шүү дээ. Адуу гэдэг юм чинь. Тэгээ өөрөө хөдөлгөөнтэй амьд амтан болохоор төмөр өргөхөөс илүүтэй мэдрэмж их суулгадаг баг тийм. Дааг тонгордог байв. Тонгорно. Дааг тонгорно. Чи эмнэг тус гайгүй байсан ер нь. Зайдан. Ер нь бол зайдан шүү. Ер нь зайдан болчтой. Догш гэж байсан шүү дээ. Догштой их мордог л. Манайх чи имэйлт морд, намайг имэйлт морд. Би ерөөс имэйлтэй нэг айц төрөөд тэрээс болдог. Догш нь хамгийн эрсэл багтаа шүү. Ер нь бол байсан юм уу? Вишээс эмнэг гайгүй л үлгүүлцдэг байсан гэдэг. Олон жил мордог гэж өдлөнийг морцсон нэмэргүй болсон. Нэгшлиг яваадсан. Нэмэргүй он жил гэж. Нэмэргүй болсон. Тэр нэг тойрч бүлэгдэг, нэг зайлж бүлэгдэг адуу энэ тэр хийвгүй шүү дээ. Яг л газар дулна шүү дээ. Тиймэрхүү юм дээр л хүн тэнцвэрээ олоод сурч чинь тэр барилдаанд бас нөлөөлөх. Хүний тэр одоо адаглал тэр нөгөө бүлэгдэг мөр тойрлоо гэхэд тэр ч одоо нэг бүхтээ барилж яхад зайлаа бусгаа хийж байгаа тал юу ялгаагүй. Тийм шүү дээ тий. Тэн дээр л хүн биеийн тэнцвэрээр нь яаж хадгалах гэж болох тийм. Тий тэрэн дээр л одоо нөгөө одоо яах юм тэр нөгөө одоо биеэ сулж л мэдрэх хэрэгтэй ш. Ер нь морин дээр ч гэсэн тий. Бүхтээр ч гэсэн ер нь ийшээ явж яхад нь ийшээ болгоно шүү дээ. Өөр ийшээ явж яхад ийшээг л явна шүү дээ. Ийшээ явж яхад ийшээгээл бие дааруулж яахгүй бол чангараад үл хүн бол чангарсан чигээрээ л ийшээ унах шүү дээ. Айл болох л тайван байж л дээр нь тогтгож бодно шүү дээ. Тэгэхээр л энэ хүний нөгөө нэг малчин амьдрал гэдэг тэр альва нэгэн юмныхын суурийг тавиад өгч зүгээр цаанаасаа ингээд ямар нэгэн шаардлага шахалтгүйгээр тавиад өгсөн байж байгаа юм шиг байна тий. 2016 оны наадамд Сэргийн начин цалтаа 3 даваад гүйж явлаа. Тэгээд тэрнээс хойшоос ингээд улсын наадамд барилдаад байж болох юм байна гэдэг сэтгэл зүй ер нь хэр орж исэн бол. Орсон. Би энэ дээр нэг Сэргийн начин болчоод 100 нөгөө ардын үсгэл 95 жил яваа гээд 1024 барилдсан. Би 3 давсан. 4-ийн даваанд мөнгө катарх тунсан. Аврах хүнтэй бас өөрийн хэмжээнд бол сайхан үтсэн. Сансан их хийгээл тэгэл унсан. Тэр надад ариг их урам зориг өгсөн шүү. Тэр бас ингээ 3 давчна гэдэг чи бас нэг за ингээ тэр 5-ын даваа ойрхон байдаг юм байна гэдэг сэтгэл зүй. Тэгэлгүй нэг 2хан даваа юм биш тэгээ гэж бодоол. Тэгээ дараа жилийн бэлтгэлээрээ болсон. Тэгээд улсын наадам би ч ерөнхийдөө 2 дахь 3 дахь жилээ барилдаад харцаа зол авсан. Одоо харсан болсныхаа дараа жил 19 онд 2-ын даваа нас хөдрүүлэх. Одоо чичэнд унсан. 2-ын даваа унсан. Дараа жилийн 20 онд харцаа зол авсан. За тэр харцаа зол авч ирсэн наадмын бичлэгийг хоёлын энэ харъя. Улсын Эчинбатан сүрэн аймгийн орсон Зоригтбаатар 2-ын барилдаан сэрүү байдлаас барьцуулсан даалга. Нөгөө хонгодооч л энэ шүү дээ. За зөвхөн суулгаад туудлаа, зөвхөн суугаад сурдуур өндөр татлаа. За бар хонгон суулаа. За зөрүүлээ тогтсон доо. Энэ дохоо бас хэсэг эвгүй болсон шүү. Тэгсэн. Архан аймгийн Батсан гэлсэн Мариата алсын шууд хит их шунах юм бол бас эвгүй болж шүү дээ. Мөрсөө сэрэг гэдэг эвгүй дохоо. Тэгсэн. Ер нь тэр дохоо шиг явсан шүү энэ. Эрхэм бүндэд үзэгчтэй, эрхэм бүндэд наадамчтай Толгор төрийн 2229 жилийн тонааны даваа гоё явахта тий санаж чадах юм байна. Хүчдүүхийн барилдааны 5-ын даваа гэлээ. Зүүнхийн дэргүү магнат Монгол улсын авраг намсраж буйн Батсуур баруунхийн дэргүү магнат Монгол улсын авраг Чимэдэрэг зэнгийн санжи адамдар зүүн баруунлыг мандайлан гарч ирлээ. Толгойхон өрсөн яам сэнжигний битээс ганцхан одоо байж батаад нэлийн дошгон цэцэрэг ялтанд тоглосон да. Тэгсэн шүү. Жамлах чагаар зэрэг нэлээд ажилласан шүү надад. Эвгүй штэ баслаа. Эвгүй шүү. Жамдарч дээр хийж байгаа энэ мэгч нөгөө баасан дэр зааны нэг сайн байна уу хол юм биш. Сайн байна уу? Ер нь бол тэр штэ. Ер нь тэр бас өвөл хавар нэлээд сайн бэлдсэн шүү. Над давхах юм байна гэж байна. Тэг хүний бэлдсэн их тэгээд бас тулсан юм дээр ордог юм байна. Энд чи татаад энэ чи хавираас ороо би тагалж шиглээ шүү дээ. Яг л шүлхэнүүд ороогүй юм. Ороогүй зүгээр ингээд дацсан чинь гаран дээр чангарсан мэдрээс нүгээр дарцсан шүү дээ. За суугата бариад тусан мөшиглээ. Алсын сүв университет түрээ давлаа та тэндээс хотох гээд. За сайхан барьсан төрсөн байна. Алсын шуудгийн университет төрлөө. За барьцны хөвдлөх л даваа болоод одоо Зоригтбаатарын
дөрөв хөлүүлээд авсан. Ингээ ард гарцсан байгааз. Аа. За ард Энэ ард гарцсан ч бас тэгэл зүгээр сэрүү барилжсэнээс хэц чанга байсан шүү. Тийм. Баруун гараараа Энэ шуудад хүн харахад зогсоод байгаа юм шиг мөртлөө асар их хүч явж байгаа тийм. Тий, энэ дээр нэг хэсэгхэн яарч байгаа сая нэг авч идчих гээл. Тийм ээ. Бошоогыг тоогоод харьчих гоо. Тэгсэн цаанаас манай багш нар орилоод 50 ингээд аригчаа өгч анаа өгч 50 ингээд. Одоо би нэг цаашаа харандаа харж байгаа. Яг ирдэг. Багшийн яг нэг багшийг өгч ирэхийг сонсогддог байхгүй яг багшийн доо. Тэгэл тайвширч байгаа. Одоо ингээд нэг тайвшир зогсцсон. Тийм байна. Одоо ингээд жоохон араар нь тойрох маягтай тийм. Өдөр болгоч өөрөө чөлөө тийм бас мэдрэмж өндөртэй хэцүү шүү дээ. Олон жил чөлөөт хийсэн. Олон жил үргэлжлсэн арилдяаны туршлага болвий бас бэртэ хийцтэй шүү дээ. Бас чи ингээрч илүү эвгүй л байсан баг тийм. Тэгэл яарч гал. Ингээ өссөн хөтөр алсын шуудагны гарал ер нь их цуцсан шүү минийх. Тийм үү? Тий. Тэгэл харахад бол ингээ нэг зогсоод байгаа юм шиг байгаа шүү дээ. Шиг асар их хүчил явж илээ тийм. Тэг зүгээр яг ингээ зогсож ихт ер нь юу бодох гэсэн. За хараа л алдчихгүй байлгүй дээ л гэж бодож байна. Алдчихгүй л гэдэг алдвал тэгэл юм байна гэж байна. Алдвал тэгэл боломж дуусаа шүү дээ. Тэгэл дуусаа тий. Жигтэн бодож тохиолдуулчих гээд зүгээр хөдөлгөөгөө харагдаж байна. Дахиад ингэж дөрвөллөх боломж гараач өгч байсан тийм. Энэ бас нэлээд удаан зогссон шүү. Тийм ээ. 2-3 минут зогссон баха. Тэгэд одоо энэ дээрээс ингээ харахаар яг дөрвөллөнгөтэй шууд хайцсан бол ямаас нэлээд гарах байсан баг тий. Нэлээд удаан зогссон болохоор хэсэг тайвшир цоох шиг тий. Харин тий яриа. Доктор би Дэмэр спортын хороос согод компани Өвгөнийг төхөн дивжиний өвхөө аймгийн арслан Батсбын Зоригтбаатар аймгийн арслан хөдөр улгаар зургаад авч нэг л дэсэрсэн тий. Сүүлдээ өдрийнхээ гар марамж байгаа цал ягаад гэж юм бэ? Өнгөд байгаад гарч ямар л ухтаалаа наа тий. Ард мараа. Хараа ятам сайхан соо. Аймгийн Батсангын сумын хрият Өвгөнийг төвжээ Алдрын спортын хорооны өвхөө энэ зэрлэг уншуулаас гэж тэгэл. Утаг бас аав ээж минийд нь тарагдсан. Гоё юм байна шүү. Гоё баг тий. Энийг юм яриад байгаа болтойх юу хэлдэг юм бэ? Сайн барилцсан амжилт хүсье л гэдэг чинь. За ингэж л одоо Харанга аймгийн Матсангын сумын яриад аймгийн Өрслөн Зоригтбаатар гэдэг залуу улсын харьцаг салны боловсрол хангаж байж тэгээд энэ наадамд одоо ер нь өөрийгөө яаж сайхан бэлдэж орж ирж ив тэгээд энэ наадамд орж ирээд загварын даваанд бол одоо багш нутгийн ах харигчаагаар сайхан тэгсэн. Тунаанаас гаргаад өгсөн. Тэгээд 4 5 6-гийн давааг бол өөрөө ингээд сайхан барилдаад одоо 5 6-гийн даваанд тунаад ийм сайхан харьцаг начингуудын даваагаар давсан. Тэгээд яг энд барилдааны уур амьсгал тухайн үед ер нь ямар бай багш нар нутгийн одоо ах нар аваргууд гэдэг яаж зөвлөгөө заавар өгч ив тийм ээ. Тий. Тэгээд 3 даваанд 2 давсан. 2 дээр Баян-Өнгөрийн Батсангал арслантай даарсан. Бас нэлээд хүч авсан барилдан болсон шүү. Сайн арслаа шүү дээ. Сайн арслаа. Барьс тухайн үед чи барь сонгодог байсан би. Ер нь анх удаа л тэгж барь сонгож улсын наадамд авсан шүү. Оо тийм үү. Сонгоод хөрлөөд байж. Сонгоод ирсэн. Миний талаар буугаад би сонгож авсан тий. Тэгээ 3 даваанд маргааш өглөө би юу ч бодоогүй учраас тэгсээ чинь багш маань намайг авцсан байсан. Тэгээд багшаа итгэлийг алдаагүй цаашаа аваад харцацал авсан. За 4 даваад авчаад орж ирчээ сууж ирсэн. Ер нь тэгээд нэг ам сонсоод сууж ялаа да ер нь бол. Одоо дивжигээ цэг юмнээс харцсан. Ам сонсоод сууж ялаа. Ерхэд бол би бол дотор бол ерхэд за ер нь бол дээгүүр нэг амлчихгүй байх. Та ер нь бол тунаар очно гэдэгт өөртөө итгэлтэй байсан. Тэр жил ер нь бэлтгэл сайн байсан. Заал танхим сайн барилцсан. Тунаанд очиж байгаа болов уу гэж бодож ирсэн. Тэгсэн л яг миний бодлоор бол тунаанд очсон. За тунж начсан болох сайхан гэл манай ганцар багш. Тунж начсан болсон шүү дээ. Тэгсэр юм цонд начсан болох ч сайхан шүү гэл. Тэгэл бүх юм сайхан. Гараал сайхан 50 барилцсан тэгээд начсан болсон. Тэг ер нь бэлтгэл сайхан хандсан бэлтгэл их чигд байгаа хүн чинь сэтгэл зүйч их 50 байдаг юм уу да. Тэгэд өөрөө чинь тэр 5 давчаад орж ирээ гэрт дотор унтж байгаа нэг сандал дээр унтж байгаа нэг зураг байгаад байсан. Тий, ер нь бол бэлтгэл сайн хүн чинь тэгэл ер нь тэр чигээрээ сэтгэл зүйч гоё байдаг юм билээ гэдгийг хэлсэн л да би тэр жил. Ягаад чи морж ирэл жоохон гутлаа ялаад суусан ч л ерөөсөл нэг өөрөө ирэхгүй нэг жоохон нэг дуу хийж байсан гэдэг. Тэгэл дуу хийсэн чинь би ч өөрөө мэдээ би нэг гэртээ нэг хураахтайгаа нэг гэр барилдааныхаа гэрт суужсэн чинь мамаг гэсэн чинь 30 минут унтчлаа гэнэ үү тийм ярьжсэн. Би өөрөө мэдээгүй. Нилээ сайхан амраад авчихсан. Нилээ сайхан амарсан. Тэгээ 6-гийн даваа ихэлсэн. Дээрээс ам авч ийсэн. Тэгсэн чинь бас дахиад тунцсан. За 6-гийн даваа тун чиг шаран бодоогүй шүү.
дээгүүр авчих болов гэж бодож байсан. Тэр чинь харин тунцсан байсан. За тэгээд нэг тунж авсан юм чи хоёр тунж бас дээш үзэндээ гэж бодоод гарсан. Тэгэл өөрийнхөө сонсон зорьсон хэмиг сайхан барилтаа хийгээл давсан да тэр багш нар юу хийж гаргасан? За багш нар за чи өөрийнхөө л барилт гэж хэлсэн. Ягаад гэвэл өмнө жил барилтсан байсан. Өдрөхтэй тий. Унтсан байсан. Гэтэ өмнөх жилийн бодоогүй би унтсан байсан гэдэг юм бодог. Барилтаа чинь болж энэ багш нар өнөөдөр чи илүү байна гэж хэлсэн. Тэгэл тэр нөхнөөсөө л дагаа нэг гэж. Тэгэл барилтаал гараад илүү өссөн. Нилээ бас ер нь золгоон толцсон байсан баг шүү ер нь бол. Тэгэл ганц хоёр мэд үлдсэн байсан баг. Тэгэл нэг илүү өс шинжиг халж тавилж байгаа илүү өснөөс сугдаал биш гэсэн. Тэгэл ард марсан да. Тэр мушгаш тэгтээ бас их зоримог хийсэн юм билээ шүү тий. Хитрхи задгаач юм шиг. Тэр жил мушгаа тэр хагаж мушглөө гутгаа их сайн бэлдсэн шүү ер нь. Тэгэхээр тэр хагалж өшгөлөө энтрийг заалан дээр хүнд нь хийгээгүй байсан. Хийгээгүй. Нэг хийсэн. Нэг аймгийн цэргийн цалтаа өгч мэн хийчихсэн. Ер нь бол тэгэл хуваараа давтаал бэлтгэлээрээ давтаал. Нөгөө л тий. Ер нь бол хэрэг болж магадгүй биш үү гэж бол. Тэгэл давцсан их мөн орсон доо. Тэгээ бүрв сайхан заантай. 7-гийн даваанд. 7-гийн даваанд барилдсан. Тэр хоёр даваанд тунцсан гэсэн. За 7-гийн даваанд одоо ч дунд за наваг дээгүүрч одоо хамгийн дөрөнд авах хэлэхэд гэж бодоод байжсэн чинь бас тунчлаа гэж хэлсэн. Тэгээд тухайн үед тэгэхэд тунахад бас тим заан цолтой хүнтэй тунчдаг одоо чи юу болоо тэр нойж бас дотроо бодсон шүү. Тэгэл яг хаа за яг хаа тэгээд сайхан харцаа болцсон юм чинь сайхан тунцсан. Одоо өөрөөрөө цол авцаа одоо юу бодох уу гэж ахтаа сайхан гараад барилдсан. Сансан юм аа хийнэ гэж үтсэн. Тэгээд одоо тухайн үед тэгээд би сайн яг өөрөөхөө бол яаж чадаагүй. Чадаагүй. Өөрийн барилдаанаа бол бүрэн гаргаж чадаагүй л байна. Яг гоо тэр яг нэг залуу хүний цол авсан юм нэг жоохон нэг одоо хүмүүс ярьдаг шүү дээ нэг жоохон одоо ханчлаа нэг тэрхүү бариад тий. Жоохон сулгацсан байх шээ би тэр үед. Бицсэн. Өмнөх барилдааны юм байхгүй болцсон баг. Жоохон дайжлцсан болоо. Жоохон дайжлцсан л ирсаад. Тэгээд тэр өндөр даваанд тэгээд тэр сайхан тим хүнтэй томчно гэдэг чинь бас тэгэл тийш 7-гийн даваанд томно гэдэг чинь өндөр даваа шүү. Тэгээд төрийн наадмын цол зүүгээд нутаг усандаа очих гэртээ харих ээж авдаа өнсөлөх хэрэг ямар байдаг юм бэ? Тэр мэдрэмж сайхан шүү. Тэгэл тэр наадам тусаал ороод тэгэл маргааш нөгөөдөр нь хөдөө явсан. Ер нь тушаал аав ээжтэй очиж өнсөлөхийг л боддог хүн бол. Энэ гэрээс чинь сайхан аав ээжийн буйнд нутаг усны буйнд сайхан улсын цолтон төрчлөө. Наавч ирсэн бүх удамтай хүмүүс байсан. Тэгээд өмнөх ах эгч нар ахуд маань нэг сайн бөхөрөө зорж өгөөгүй. Дундаас нь орхисон. Хамгийн бага хүн тэгээд цол аваад тэгэл очих гарч гоё сайхан нутгаар сайхан байсан шүү. Одоо бөхөр хийжсэн л хамгийн том зорилго тэр шүү дээ тийм ээ. Төрийн гişиг хүртээ цол авах гэж сайхан шүү. 17 онд ч нөгөө анхудаа аймаг цэргийн начингуудын барилдаан гэж цагаан сараар бас цагаан сар зориулсан цагаан сарын барилдаа. Тэгээд тэрэнд одоо энэ халцхан мөн хэрдэнд хоёр ч бас анхудаа болоход нь үзүр төрөнд үлдчихсэн. Тийм шүү. Тэр их гоё барилдаа, шинэлэг гоё барилдаа болсон шүү дээ. Хоёул тэрийг энэ дээр нэг харах уу? За байна гэж юу. Сайн шүү дээ, тий. Хэрхэн мөндөд үзэгчтэй. 17 дугаар жирны алтан хүнжлэх тамиг гал дахиад жилийн сарчны мэрд зориулсан аймаг зэргийн начин цолтой өгчүүдийн барилдааны 3-ын даваа байна. Энэ барилдааны Монголын үндэсний өвгийн холбоо Ман Бадацсан эцтэй хамтран ангуудаагаан зохион байгуулан явуулж байна. Бороо давлаа. Цаа зэрэгсэн дөрөвт батар баруун талд Ман бодлоо. Чи юу? Ман цацлаа. Овсын нөгөө нэг Арангаангийн батсан гэлсэн мөрөд өгөнчлөө төрөлдөөн. Аа ууж 3 дээр авсан шүү. Зэргийн аймгийн нэмэлт баяр зөвтөр 3 даваа тий. Баяр зөвт тэгээд тий баяр зөвт. За чөлөө төхөөр барилддаг улсууд нь хөлд хүрсэн байхад ус үрхийг гаргаж ирдэг талтай давуу тал бий. Татж байгаа хэвээр. Яа наага авчих юм байна даа. Зөвтөрөгчүүдийн барилдааны дөрвийн даваа. Ай нөө манай аймгийн Утган бат үлзийтэй. Үлзийтэй. За Арангаангийн батсан гэлсэн мөрөд өгөнчлөө төрөлдөөн спортын мастер Вистрилэн компани зэргийн чин зөрөгт баатар аймгийн чин Утган батаар дөрөв давлаа. Энэ хавын даваа. Билгүүтэй. Билгүүтэй арслаа. Битэр шин тунсан баг шүү. Тийм баг.
Зоригт Баатар Эрдэнэ улсын гар даригч явсан чинь ганц зэрэг нар өдрөлгөнд бэлтгэх сургуультай ажирлдаг шигштэй мордлоо тавлаа. Бэлгүүтэй гэдэг чинь сайхтар гарч анхтай хөөх юм шиг гарч анхтай тухайн очиос Арангийн золгооноос бүгдийг хөмгөдөг байсан шүү дээ. Компани зэрэг чинь Бацгийн Зоригт Баатар аймгийн эмнэлэг чинь бэлгүүтэйгээр тавлаа. За энэ даванд зэрэг чинь Зоригт Баатар гоцмор гэж энэ үрэлдэний Шөвгийн 3 жил орчуулж байгаа байна зэрэг чинь Зоригт Баатар. За ингээд нэг даваас яхад гараа батавчихсан тийм. Толгомжлтын ирэмбэр Арангийн ярихсан мэд хөлөгтэй бичээ тэр капитал компани аврагтай сургуулийн бүх аймгийн чойн Баатарын мөнгөрдөн гоцмор гэж өнөөдрийн барилдааны төрөө үзүүрт шалгарчулж байгаа байна. гоцсон барилдаа болсон байна. Зэрэг чинь Зоригт Баатар нар 7-гийн даванд барилдаа гарч ирлээ. За хэмжигний версэн хагас татах гэдэг тууч аймгийн хүмүүс чинь даваадарч жоохон бярдаж барилдах гэдэг шиг байна даваадарч. За баруун Монгол тооцоо. Яг л нөгөө сэрэрэн зогч. За энэ дөр бүхийн олон төрлөөр Энэ дээр давлаа та. толгоогоор бас бис эвгүй унсан шүү. Тийм. Богч ирэл манархал байсан. За одоо яаж толгоогоо мөрөө зогсох үү гэж бодож хаашаа дийгээд явсан. Өөрөө авчаа тий. Онцсон болчихтой яг үү тий. 17 дугаар толгоогоо өөрөө зогсох. Гэхдээ ер нь хит хит тесэрч их өөртөө бас жоох аюултай. Аюултай тий. Төрөө үзүүлээд хараа шалгарчултлаа. Чи нэг 90 гараа л явж исэн баха чи. Аа. 90 Зоригийн өндөр яг хэд вэ? Минийх одоо 79 мэс л 80 маялах. За За зурглаараа үзүүлэх юм байл да муу гэдэг. хонгон дүрх юм бол тон өвөрөгцөн араа талдаа хотголоо хотгож бада туудсан. Чи нэг сатанд нэрчдэг л үү? Тий. Хонголоо. Мөгөж одоо мордон шүү Тий. дээ. Тэгэнгүүт зэрэг шүү дээ. Гоё ярилтай болсон шүү. Тохиолдол зохиог л тэгээд. Энэ бас гоё барилдаа болсон шүү. Хамгийн анхных. Тийм тий. Тэгээ энэ өрөө хоёр харцаг хоёртой зураг авахлаад фэстэ тавьсан байсан. Шавнар дөрвөлээ сайхан байна гэд төр үзэгдүүлсэн гэд. Тий. Их баярлсан баг. Тэгээд хоёр ч өөрсдөө бас их баярлж исэн болов. Тэгжсэн. Тэгээд барилдаанд дуусаад багшинд очиод сайхан оолонд идэ тэгээд багш маань их баярлж ирсэн. Одоо тэгээд бит хоёр чи 2 сая бэлдээд наахныг л үзүр түрүүнд гарч ирсэн барилдаанд байсан баг та. Аа. Тэг их баярлсан баг. Ер нь багш гэдэг хүн ч одоо бас нэг аав ээжээс тутахгүй хүнд заавар зөвлөгөөж нөмөр нөөлөг болж авдаг баг. Хоёр харцаг өөрт чинь одоо мөө гэдэг тийм үү тийм ээ. Та нарт ер нь юу гэж голчлон захиж. Тэгэлгүй манай багш та нарыг одоо оруулсан. Манай багш ч одоо тэгээд одоо ганцхан бэлтгэл сургуульд тамирчин болохоос өмнө тэгэл одоо би тэрий ч одоо тэгэл ахгүй амьдрал энэ бүгдэнд нь тусал дэмжээл тий. Одоо хүүхэд би бол ерөнхийдөө бол гэрт нь амьдрц ер нь тэгэл хүүхэд шиг л байдаг шүү дээ. Ер нь бол миний хоёр дахь аваач шиг л тэгэл байж идэг шүү дээ. Тэгэл бүх юм заа сургана. Энд чинь юм шүү ингэж болохгүй гэл тэгэл. За тэгээд одоо улсын харцагсал хүртээд ингээд нэг наадам өнжөөд энэ жилийн наадам бас сайхан боллоо. Ардын хувьсгалын 101 жилийн аваа гэж дэлгэр сайхан наадам болж 1024 бүх барилдлаа. Бас одоо хилийн жандаас туурга тусгаар байдаг одоо элэг нэгт монголчууд маань хүртэл ирж барилдлаа. Тийм ээ. Тий. Энэ сайхан наадамд 6 давж харцаг цолоон батллаа. Тэгээд энэ жилийн наадмын одоо хоёлоо барилдаануудаа нэг иргэд нь харъя. Улсын харцаг Зоригт Баатарын барилдаан баруун талаар залгууд энэ шууд университет дүржээ. Энэ 5-ын даваа. За баруун талдаа ханц хурд. Ер нь ягаад сайхан жаргал явсан бэ? Эдэг бүх улсын харцаг Зоригт Баатар. Тэгэл ер нь бол өөр дөр тохирох Өөрөөр шалгагдсан давлаа. нэг л аа шүү дээ тий. Бас адилхан бүлгэнэх гэдэг шүү дээ. Өхөлт мөхний Дунгуул салхилсан шүү дээ бас тий. Зогсч байсан бол бас яах ч байсан. Сайхан жаргал орсон. Хүлтэй гээд Тэрэн дээр гоё мэдэрсэн юм байна тий. Улсын харцаг Баатарын Зоригт Баатар аймгийн орсон сайхан жаргалаар давлаа. Самарта тахимдаа тагцлаа. Аранга аймгийн Батсан гэлсэн Мариата бүхэлдээ хэмжээний бүх гадна интернэшнл компани бүх улсын харцаг Зоригт Баатар 6 давж Монгол улсын 6-гийн амыг ер нь яаж бодож авав? за ер нь бол тэгээд Аранга аймгийн бүх аймгийн орсон 5 өдөр очоод давхахтайг ярьж байгаад арслан ярьж байгаа даяар тохирох барилдаан төвнийг л авсан л да. Тахимд зүүн талдан тахимд дараагч суулгацсан байна. Хариу устгахтай шийдвэрлэх барилдаан бол одоо энийг л хэлэндээ нууцлах Зоригт Баатар. За энэ барилдааны энийг үзсэн мэрэг санагдаж байна.
хоёр бүхийн багш дасгалжуулагч нар бол одоо бас барилдах талаар нь зөвлөгөө өгсөн байж таарна. Баруун талаар нь давхар шууд өгнө версэн дүрсэндээ шигшээ татлаа. Хайбирлээ. Чи бадорын нор нурчлаа одоо. Яа. Одоог шахаад атахт нь зөрөө зүүн гарын халаа тавиулж байгаа шүү дээ. Тий. Тэгээд баруун талдаа ингээд баруун талдаа тойроод хавирж байгаа. Хавираад ер нь бол ингээд баг за хаяа бид наатлын мөрийг л нэг алдсан юм тэр наатлын мөр ихгүй миний. За тэр яасан гэж. Тэр мөрийг доош нь хийгээгүй. Тийм үү. Тэг ингээд бас нэг жоохон галтраа орцсон юм энэ дээр. Тэг энэ халтраа орсон. Тэгээ дээр нь энэ баруун гарныхаа шуудгийг лав гэрэл зан сайхтагсан байсан юм байна тий. Энэ баруун гар бол нэг нөлөөлөгдөхгүй л дээ. Тийм үү. Нөлөөлөгдөхгүй. Хамгийн гол юм нь миний энэ мөрөл лавгагийн баруун гар доогор ороогүй байхгүй юу? Зөв. Мөрөөр оруулж чадаагүй. Тэгсэн бол мэх гүйцэтгэл тэгсэн болох. Жохон мөрөө оруулаад ингэсэн бол асуудалгүй л дээ. Тэг энэ одоо энэ хиймэл зөвлөгөн энэ дэвжээ ирнэ халтирдаг уу? Яг ингээ харахад бол тэр нилээ нөгөө нэг хар нэг юм эрзэн шиг юм байдаг шүү дээ. Тэр нилээ цацраад нилээ амьдарч байгаа харагдчихэв. Энэ тэгээ юу юм бэ лээ? Энэ хиймэл зөвлөгч чинь бас өдөр нь аймаар хаалдаг. Тэгээд ороо нөгөө нэг одоо ярьдаг та биднээс харчиг гэж ярьдаг шүү дээ. Ер нь бүрийн тасраа харчиг өвчдөг билээ. Тийм үү. Харчиг нэрс ингэж жоон галтраад. Энэ чи яг орой олцсон байгаа. Яг нөгөө харчиг ундаг цаг болсон шүү дээ. Ер нь жоон галтраад байгаа гэсэн би анзаарсан ш. Ер нь. Тэг яг тэр нэг чиг жоон галтраарсан. Миний гүйцэтгэл жоохон дутуу байсан баг. Тэр нэг мөрөл жоох мөрөн дээр л жоо алдсан. Энэ мөхийн ер нь нэлийн бэлдсэн үү? Ер нь бол бэлдэжсэн. Би баруун зүүн хойлон дээр нь бэлдэжсэн шүү. Хавраа. Хойлон дээр байсан. Тэгээ саяхан би нэг хүнтэй утсаар иржсэн чинь нэг бас л нэг бүхэд ойрхон байдаг нэг бүх сонирхтой хүн. Тэгж хэлээ. Зоргоо энэ наам ихэнд чинь жоохон гэрэл цохилдсон баха. Тэр алдрын барилдаан, алдрын галын сорилго барилдаан дээр ховдын дармаажандсан тий нөгөөх мегазаны баярж авахлаа. Энэ хоёрд огсруулаа хийгээд хайцсан шүү. Тэн дээр наа чи жоох гэрэл зөгцсөн байж магадгүй шүү. Тэгээд хэлээ. Ер нь наадмын өмнө нэг жоохон бэлжсэн юм задлцсан тал байна. Тий. Биш наадмаас өмнө ерөөсөө барилдаагүй шээ. Намайг сорилон болгохны барилдаг. Тэгээ нэг алдрын барилдаанд очиж барилчээ. Өөрийгөө нэг жоох ямархуу байгаа. Цуцаа муцаа ямархуу байна. Тийм жоох мэдээд явчих тагш бодоод. Тэгээ очиад тэнд нэг хоёр хүүхэд тэр хоёртой барилдаа. Тэгээ хоёр нь тэрийг нэмэхээр авцсан юм. Тэрнээс жоохон хүн жоохон судлаа орцсон баг. Хэрэг дээр надад хүн тэгжийлээ. За энэ улсын наадамд энэ жил бол яг гарцах султай хүн учраас яхан ам аваад барилцсаар яваад 7-гийн даваанд ирсэн. 7-гийн даваан дээр харин одоо ингээд одоо чи юм хөгжсөн дэвжээсэг юмнэр орол хин хэнийг авж байгааг хин хинтэй үлдэж байгааг ер нь хардаг болсон болохоор их амар шүү дээ тий. Ер нь одоо ингээд бүхчүүд доошлол байсан. За хангаа авраг одоо 3 бүхөөс ам авах дээр тулаад ирэхэд ер нь юу гэж бодож ирсэн. Мөн хэрдэн харцаг 7 гэрэл зан та 3 байсан. Ер нь хинтэн барилдвал эвтэйхэн санагдчихсан. Намайг амлчаасаа гэж бодож ивүү, тунаачаасаа гэж бодож ивүү, тунуул хинтэн тунах юмсан гэж бодож ирсэн. Би энэ жилийн үед бол ер нь бол 7 дээр бол тунна гэдгийг бол мэдчихсэн л да ер нь бол. Тооцоогоор тийм байсан. Тэгтээ би энэ жил орхон баяр хавьдал тунах болов юм бодож ирсэн. Тэгсэн чинь орхон баяр дэшээ ингэсэн. Тунаанаас гаргуулцлаа тийм ээ. Тэгээд юу яасан бэлээ. Ер нь бол тэгэл би бодож эхнээс амаа явуулсан. За ер нь бол лавга мөөгөө нэгтэл тунах юм байна гэж бодсон. Одоо айлантай нус жоохтой харгуу сайхан барилдаа л тэгэл. Өөрийгөө л авахгүй гэж ер нь бол авахгүй байсан. Одоо өмнө тэгээ яатсан шиг ер нь одоо энэ жил бол дойдгор сууж ирсэн шээрээ. Тэ. Ер нь гэхдээ айлантай тунсан бол эвтэйх юм байсан. Тэгэхэд ялгаагүй хойлоод метралтай хүмүүс шүү дээ. Надад л ялгаагүй байсан. Тэгээ цолон батлаад үнэн зөрөгт гэдэг чимээ зөрөгт гэдэг чим. Яг хөө тэгээ цол нэмгүүч гэсэн сайхан чимэг нэмэг гэсэн юм бас тэгээд жишээ бас. Авсан цолоо батлаад эзэн байна гэдэг чинь сайхан шүү дээ тийм ээ. Хэрэгээ аав юу тэгээд бас нэг сайхан 6 даваар ингээд төгөх гэж бодвол өөртөө бас яагаад тийм шүү дээ. Урам зориг өгдөг шүү дээ. Олон сайхан бүхчүүдийн наадам төрүүлж чинь тийм ээ. Энэ жил хүртэл тэгэл хоёр харцах солдоо хүзүр төрөнд үлдлээ. Авраг арслан боллоо тэгээд хойшид бас энэ нэг харцах гэдэг солж юм сайхан юм байна гэдэг бэлэгдэл өөрт бас нэлээ байгаа байлгүй тийм. Байлгүй байх уу. Харцах солж хараад их цол гээл. Тийм. Одоо энэ жилийн авраг арслангууд яраас тэгэл хариач хойлоо шууд бол бэлтгэл эхэлсэн дахиад үзээл энэ гэж. Бас залуу байна тийм ээ. Тий. Хаач өссөн сайхан. Юу хөдөлмөр мөнийг шагандаг гэж тэгээд нэг өдөр болох байлгүй нэг өдөр харах байлгүй. Тий.
Ер нь хүнд их санаанаас гарахгүй болтлоо чанга шийдүүлж исэн хүнийг бас их чанга хийж исэн тохиолдлууд ер нь хэрвээ тэр нэг сумын зам багтаа байлуу даваатар харцад нэг айхтар шийдүүлдэг чинь нэг юм дахин хийж яваад. Тий, тэр үйлдэн дээр би чинь даваатар хэдээр тарлаа? 2 дээр тарлаа. Тийм ба. Тий, би давхар хамаад дутуудангууд нь гараад яваас ингээ дахимдаад ингээ явсан чи энд ороос цогцсон. Тохон ороос. Тэгээд тухайн үед одоо хүмүүс харж байхдаа амар унсаа, энэ стан амар өвдсөн байхаа байхаас надад бол юу ч мэдрэгдээгүй. Тийм үү. Мэдээгүй харахад бол амар л шийдчихэж байгаа юм шиг л харагдав. Бас даад нь барил бичлэгээ өсөж бас овоо ингээд тийш хөөрсөн байл шүү дээ. Тэр хашлага руу очиж баг л савуулсан байл шүү дээ. Тэгэхээр надад бол тийм өвдөж өрсөн бол өрөөсөө мэдрэгдээгүй шүү дээ. Тий. Хүмүүс л анзаарах нэ тэгэл ярих за амар шийдвэсэн уу айгүй нэ тэрийг л дараад тэгэлсэн. Ер нь энэ ёс чудгийн тал дээр та нарт одоо энэ дээд цолтнууд байд юм уу? Одоо дэвжээний багш дасгалжуулагч нар байдаг юм уу? Ер нь хэр заад зөвлөдөг? Ер нь бүх байхын талаасаа илүүтэй хүн байхын тал дээр ер нь хэрэг ер нь та нарыг ингэ залуу байх бүх байхад ингэ сурах чи юу? За ер нь хэлээ шүү. Тэгэд яг та тэгэл бидний хүмүүжил чинь ерөөсөө арай л өөр байх л та багасаа нэг ээж аав дээр өссөн мөрмал гэл хөдөө мал залт өссөн хүмүүс нэг л хөдөөний амьдрал хүмүүжил ямар хэлээ таа ч гэсэн өөр юм байна тий. Ер нь бол тиймэр хүмүүжлэр өссөн болохоор хамаагүй бид миний ч хүмүүжил хамаагүй жоохон даруй талдаа шүү. Ер нь бол ах захтай дээрээ би ч одоо 5 ахтай дээрээсээ зодуулж өслөө хайрлуулж өслөө. Нас цуусан шүү дээ. Усан. Сайн ус болж өслөө шүү дээ. Ер нь бол. Тэр тал дээр болоо ч юм хүмүүжил тал дээр бол арай гайгүй дөрөвтэй гайгүй шүү. Тэгээ дээр нь бол багш нар хэлнэ болохгүй үед нь чи инглээд хийглээ гэн болж байгаа үед нь за энэ чинь болж ийн ингэж явах хэрэгтэй. Одоо наараа багш маань бас хийлээ шүү. Өөрөө бас багш ч өөрөө тогтоо сайхан шүү дээ. Ер нь бол сайхан юм тийм байгаа. Аль болох зөв хүмүүсээс хүлээл дуурайлаа авч явахыг ер нь бол хүсдэг би бол. Тэгээ шаагаад ч юм тойр хүрээллийн биднээс хүмүүс нь зөв хүмүүс болохоор тэр хүмүүсээ дагаад хүмүүжлэн зөв явсан. Тэг энэ барилдаан дээр ер нь ингээл бүх тайлбарлагч нарын яриа мараа ингээл тайлбарыг сонсоод сууж яхад. За манай зогтоотор харцагч нэг ингээд гүгээд эхлэхээр л эвгүй штэ бас өдрийгээ тэгж байгаа сонсогддог. Яг одоо тэр нэг ингээл давчаад өөрийгөө ингээд нэг хорцолж байгаа нэг хэлбэр гихүү одоо тэр үзэгчдээс урам авж байгаа нэг хэлбэр одоо тэр нэг ингээл дээр хөнгөн өсөрж гүгээл ингээл эхлэхээр тий. Тэгээ тэр бол яг хөө тэгэл би ч одоо тэгэл өөрийн мэдлэггүй хэл гүчдэг шүү дээ. Тий, сайн хөнгөрөөл юм уу. Тэгэл тэрэн дээр зэрэгтэл гоё ингээл шуугаал ингээл үзэгчд ороод ирэхээр чи улам гоё урам зориг аваал. Ер нь л өөрийгөө зоригжуулж ийн л гэсэн үг л дээ. Үзэгчдийн шууган ер нь их нөлөөлдөг. Нөлөөлнө шүү. Их зүгээр. Ялангуяа надад бол их гоё санагддаг шуугаа. За чөлөө түүх нэлээд бас барилдлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээндээ хүртэл нөхөн дөрөвчдтэй төрүүлж явлаа. Тэгээд ер нь 2018 оны улсын аваргад төрүүллээ. Тэгээд улсын аваргад төрүүлчихэд гадагшаад төгшөө тэмцээнд яваагүй гэдээ улсууд бас жаахан амсах гад ч байдаг юм уу, хардах гад ч байдаг юм уу, танаа нутгийн зоригоо ягаад ингэ олон улсын тэмцээнд явдггүй энэ төр гэдэг яриа бас нэг байгаад ах шиг байдаг. Энэ дэр ер нь олон хүмүүст ямар хариулт өгөх вэ? Тийм хардталтууд ер нь бол хардталт ер нь их штэ над дээр бол ер нь байсан. Би өөрөө дуурдуулахаас сошиал машал ер нь их байдаг штэ. За чөлөө төр ер нь бол би багасаа хичээлсэн. 12 оноос ер нь бол ангитантай хийдэг байсан. Сүүл 14 онд 2 багштайгаа орж жил шахуу чөлөөд хийлээ. Тэрнээс хойш залуучуудын улсын аваргаар орж илоо. Залуучууд хотын аваргаарч орж илоо. Залуучуудын улсын аваргаар хүрэл медаль авч илоо. Хотын аваргаас мөнгөн медаль авч илаа. 18 онд чөлөөд улсын аваргаар төрүүлсэн би. Тэр жил гадагшаад намраас авахлаад гадагшаад их бэлтгэл хийсэн. Уршаа хөх хот явсан хойшоо Иран, Польш тэр яваад Шигшавагийнхтай цог яваад бэлтгэл хийгээд бас нэг гадаадын бүхцүүдэд гар зөвлөж өтсөн шүү бас нэг хүмүүстэй тий бас арай л өөр гоё шүглийн сонснос төгсөн шал өөр юм бэл. Тэгж ирэл би 18 онд Эрдэнэт улсын аварга төрүүлсэн. Шүглийн дуу юм үтсэн гэдэг чинь бас арай л өөр өгдөг шиг хэлсэн шүү дээ. Би тэгч одоо өөр нэг улсын аваргаар орж үзег байж байгаа л анх удаа ороод тэгэл төрүүлсэн. Өсөх бахтай болтой. Тэгээд тэр аюун дээрээс нэг допингийн шинжилгээ мэдлэгээ авсан.
Тэр доп хүмүүс юу хүнээ допинг шинжилгээ аваад тэрийгэ даруулсан гэл янз бүрийн юм яриа л вэ. Тэгээ тийм юм зам бол ерөөсөй байхгүй шүү дээ. Тэр юу яасаа би тэгэхэд юунд барилтчаад 18 улсын аваад барилтчаад тэр чи хэдэн он 1 сард боллоо. Тийм бах 18 оныхоо үйл 1 сар тэгээд 3 сард нөгөө нэг юунд улсын аврах юу Аз аврах гэсэн. Би дээр явах гэсэн тэр. Тэгсэн чинь цагаан нөгөө нэг улсын аврагын дараа нөгөө юу болохгүй юу? Цагаан сарын барилтаа болно гэдэг. Бэлтгэл гараад бид нар хойш Сэлэнг бааз руу гараад. Тэгээд барьлаа тэн дээр жоохон нөгөө нэг одоо энэ өвдөгөр битээсэн. Тэгээ бэлтгэээс болоод явж чадах байхгүй. Тэгээд орондох хүний явуулсан. Тэгэл тэрнээс болоод харж сэртэл их байдаг юм шиг байлаа шүү дээ. Яг одоо тэгээд байдлыг бас хүмүүс ингээд өөрөө ч амнаас сонсоод ойлгож байгаа юм. Тэр болгон дээр тэгээд сошиал дээр бичээд байлтаж биш тий. Тэгээ хардуулна гэдэг чинь бас тэгээд бас нэгс нь өөртөө одоо өөрөө хүн дээр авах шүүс бас үгүй эдгээр ч одоо намайг ингэж харж байгаа ч бас би бас арай өөрчлөгдсөн юм байна гэж бол өөртөө бас нэг зорилго тавиад тий. Тэгээ ер нь чөлөө түүх гэдэг энэ үндэсний бүхэд амжилт гаргахад ер нь хэр их нөлөө үзүүлвэ? За ер нь бол нөлөө үзүүлсэн шүү надад. Миний барилгын онцгч нь чөлөөд. Энэ л чөлөөд одоо ер нь болж өгвөл нэг 7 хоногтны 2 моёрыг чөлөөд хийх боддог бол. Хөл аав хонгод нь тий. Хонгод нь барилдаан чөлөөд стилтэй болохоор зүгээр шүү чөлөөд хөрөлөх зүгээр. За тэгээд одоо ингээд бас өнөөдрийн хүртэл Монгол улсын үнэн зөрөгт харцаг гэж одоо тэрний наадамд 2 удаа зургаад авч сайхан амжилт үзүүлэхэд олон хүний тус тийм аав ээжийн өмөр нөлөг гэдэг олон зүйл байсан баг тийм ээ. Нэвтрүүлгийн одоо төгсгөл дээр өөрөө чинь бүх болоход бүхний замд ороод амжилт үзүүлэхэд тусалсан дэмжсэн нийт хүмүүстэй уухаалан дэмждэг сайхан үзэгчдтэй хандаж одоо сэтгэлийн ямар үг хэлмээр байна. За тэгээд нэг сайхан нэвтрүүлэгт өөр зурулсан ахтаа бас нэг төрөнд баярлалаа гэж хэлье. За тэгээд энэ лекцийг ашиглаад төрүүлж өсгсөн аав ээж нутаг усны ард иргэд за тэгээд одоо намайг анх бүхний замд хөтлөн оруулсан Батбаяр харцагтаа за тэгээд түүнээс хойш одоо бүх хүлэгт хэмжээгээр хамрагдаад миний одоо тэгээд барилдаан болгооны ард үдсэн шимтээд барилдааны алдаа оноог нь хилж өгдөг архичаа багштайгаа ган зөрөг багштаа за тэгээд ер нь бол тэгээд сумын зам байхаас нь ахуй зөөл дэмжсэн одоо нэг Алтер спорт ороо одоо Сокол хувьцаат компани гэдэг Алтан шагаахтаа Хатан интернэшнл компани захирал Нямосрох Баярмагш хоёртоо за тэгээд одоо бүх хүний одоо тэгээд бэлтгэл сургалт хангадаг заал танхим гэдэг одоо бүх зүйлээр нь хангаж өгдөг одоо энэ маргааш одоо бүх нийтэд чинь мөнхөө үсэх төр хийдэг чинь мөнхөө үсгийн захирлах гамбахтаа тий гамбахтчихтаа одоо тэгээд би ч одоо эштанг хүчнээ бэлтгэлийг тэнүүлзээ гэдэг юм дээр хийдэг. Зааланд агаар бизнес гэдэг. Одоо тэгээд энэ бүгдэнд тус зэмжтэй агаар бизнесийнхаа хамт олон болон буйдаахта тэнүүлзээ гэх юм буйдаахта бас баярлалаа гэж хэлээд. За тэгээд дис цэнгэрлэгсээр намайг үздэг миний барилдааныг үзэн сонирхдаг ард түмэндээ бүгдэнд нь баярлалаа. Та нарт итгэлийг алдахгүй улам цаашаа бэлтгэл сургалтаа сайн ээж улсын наадмын төрөө хүртгийн төлөө хичээнэ. Та нартай баярлалаа гэж хэлээ да. За тэгээд одоо тэр ирэл уц сайхан орших болтугай тэгээд одоо олон жил сайхан барилдаж сансандаа хурж баяр наадмын манлай боловоорой. За ирэл батарших. За тэгээд эрхэм хүнд үзэгчтэй өндүүгээр нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар өгөөр өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Дарангай аймгийн Мөцөнгөл замын харьяа төх Монгол улсын үнэн зөрөгт харцаг Батцөхийн зөрөгт Баатар Морилн саатлаа дараагийн дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчтэй.